Зя сайн байцгаана уу? Ариун санаа бай. Яа та нар миний царайч хүмүүсийг хардаа. Миний нүр ч өгд асар жижиг штэ тэгсэн чи ер нь таргалалтай ингэж өртөж миний хацар мацар юм ботокс нь гарсан юм яасан ингээд амар бондгор харагдаж байна. За тэгээд турх амархан хизээ эхлэх юм бэ гэдэг амар олон хүмүүс надад хөөх юм би чи намайг бас тэгээд яг турхноо. Скол дээр үнэхээр сурч юм учраас хүмүүс байгаа л та. Айгу өөрхөн миний инстаграмын дагагч магч юм хөөрхөн өгсөн. За тэгээ энэ маань хизээ эхлэх вэ гэхээр өнөөдөр бүтэн сая өдөр. Тийм учраас маргааш эхэлнэ. Маргаашны нэгд өдрөөс эхэлнэ. Яг би заавал ингээд балжин юм дашны юм ингээд тэгээ нэгд өдрөөс эхлээл ингээд байгаа ч юм биш л дээ. Зүгээр л сэтгэл санаагаа бэлдсэн. За тэрнээс гадна найзуудаа би баг гэрлэх санал авсан зөө. Гэрлэх санал нартаа. Гэвэл гоё л байна л да. Би та нарт зөө би эмхтэн ингээд хуурай гордон гэх тэнгүүд ямар сони ингэж би боддог гэсэн баггүй. Тэгээд нэг мөөмөө идүүлдэг ээжнэр мэжнэр тийм хүмүүс ингээд мөөм нь хавдаад том болоод ийм хөгөрч мөхөрцөн байхыг би харж ирсэн заяо. Тэгээд би хуурай гордон гэдэг дээр би рүүсөө ингээд худлаа яар гэж боддог гэсэн баггүй. Тэгсэн чи ёо. Сүүлд заяа маань сар 2 сар Валентины өмнөх тэр хавцаа би найзлуудаа имэрсэн баггүй. Хөөе альбиас масар айтаа гуйвал гуйгаарай. Гуйхгүй бол би чаагүй амт хамтраа амьдрах шиг хэлээш вэ тоглож ийсэн. Тэгээд нэг заяа. Тавд өдөр би ингээд өөрийнхөө хувцсны шкафыг зэгсэлдэг маань найзлаа өөрийнхөө хувцсны шкафыг зэгсэлдэг байхгүй. Тэгээд тэгсэн чи битээр тэр тавд өдөр нийл их цэвэрлэе гээд гэртээ. Тэгээ манай хүн болохоор галтгаа цэвэрлээ байж ахлаар нь би үүдний хувцсны шкаф ингээ цэвэрлээ явжсэн баггүй юу. Тэгсэн чи би бүр амар сэвтэй зэ манай злөө. Нэг тийм том шкаф байгаа шүү дээ. Тэр тэгснэ хамгийн доор нь заяа өмд хийдэг гэсэн. Өмсдгүү өмднүүдээ хийдэг гэсэн үг зэ. Тэнгүүдээ хамгийн доор нь мөртлөө хамгийн мухарт нь энэ нэг новшиг хийсэн байсан заяа. Тэгээ би бүр oh my god яг ингэ би энийг ингэж онгойлгосон байхгүй юу. Ингээд тэгээ харсан чинь доторх нь яалч нэг тийм юм бөгжний сам авшиг нэг юм сони юм байна. Тэгээ амар ингээд манайс гэртээ байгаа шүү дээ. Тэгээ би ингээд харж агаад ингээд өөрт нь харагдчихвал амар онцгой болчихно гэж бодоод юу ч онцгой болчихрыг одоо мэдгүй заяа. Тэгээд газ тэрийг ингээд цааш бутаад тэгээд нөө өмсдгөн бөмбөнд дахиад ингээд цэвэрлээд урд нь ингээд ихэд тавьдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь маргаашнаас нахуулаад ерөөсөө би ингээд тэгэл ер нь тэрнээс хойш миний бодол амар их болсон заяа. За одоо ингээд одоо сууй барь гэдэг гойх гадаад муух гадаад гэж заяа. Тэгээд маргааш нь маа найзлаа ажилдаа яваад тэгээд бидсэнд ажилтаа л байсан л та. Тэгээд одоо гэр түн байхгүй байгаа юм чинь мэдээж хүний сониуц зан заяа. Мэдээж миний ингээд аим шин сониуч ингээд бүр ингээд би бүр 100% байгаа гэд бүр ингээд өөртөө амар итгүүлсэн байсан заяа. Тэгээ би энийг юм онгоолгоо үзсэн байхгүй. Тэгсэн чи хараад л зүгээр л нэг юм хинт чирэггүй юм бэлгэний сав байсан заяа. Тэгээд ийм зүгээр л нэг ийм. Тэгээ би харчаад oh my god. Тэр өөр гойртоо заяа. Одоо ингээд амар сони миний ингээд хоёр мөөм ингээд гар мараа ингээд нөөл өвчин заяа бүр ингээд мамаар хатуурж матуураад хүн гойрддtiin байх заяа. Тэгээ би ингээд хагасны өрөөг найзлуудаа хамт гэртээ хоёр талаас ажилласаа тараа ирж байгаа штэ. Тэнгүүдээ хараа би бүр амар гойрдоод гэдгсэн чинь маань найзлаа. Хүш хинээс вэ яасан ийсэг болдгоо. Тэгээ би бүр тэр нэг хогийн юм хараа яака тэгээ нууцсан юм бэ гэдгсэн чинь юу гэ. Би чамдаа нөө бүгд хагас мөгж ярьж байгаа тэгээд сая өчтөр чамдаа гэрээ цэвэрлж байгаа хальт харчаа тэгээ өглөө чамайг явсаа уурч хийсэн задлаа үсцэн гэсэн чинь энэ юу юм гэдгийг за урдаас амар тэнэг тэгээ би бүр чи мэдгүй энэ чиний биш юм уу гэсэн чинь дээр нэг тэмүгээс нэг бахан юм захиалсан чинь нэг тийм ийм нэг бэлэг шүү юм ирсэн байсан шүү дээ. Тэр л юм багаас гэдээ. Тэгээ би бүр заяа. Миний онголж үзэн мөсчгүй гэдээ. Тэснэ. Гэхдээ чи тэгээд энэ хогоо ингээд зүгээр тавих юм уу ихгүй хаячаад явах бай даа. Чи бүр аваачиж
хизээч ингээд өмсөхгүй ингээд тэ өмднүүдийн цаана ингээд авч нууц юм тавьсан бахар чи би гордитын байгаас та гэсэн чи баана өмбөр савж унаа заяа тэгсэн чи энэ зүгээр тэмүгээс ирсэн бэлэгний хогно байсан байлээ яа тэгээ би бүр гээд амар өвдөө надад бүр амар хэцүү байгаа заа тэгээ би нээс одоо минээр гордо тайлсан гэсэн чи гордо яаж тайлдیں۔ Татлаа. Тэгээ ямар ч ингэ амар юутайгаа тийм гордолттой эмгтээчүүд нь битгий тийм жоохон хит их юм төсөөлж бодчих ингээ те энэ тэнд юмыг ингээ надад л зориулагдсан байх ёстой гэл ингээ бити бүх юмээ төв байгаараа яа над чи гордох юм байлээ шүү. За тэгээд өнөөдөр юу яаж байгаа? Маргааш сахуулаад турх амрахнангаа хийх учраас өнөөдөр нөгөө манай Солонгосоос ирсэн миний жинхэнэ нэгдүгээр ангиас найрсан гал хамууд нь штэ. Тэд нартай уулзсан. Гэхдээ би нөгөө гадуур тур гарах амир хүсэлгүй байгаа учраас манайд цуглархаар болсон. Тэгээ манай цугларж байгаа нь юу вэ гэхэлээ зөөр л тэд нар надаар хоол хэлүүлж идэх чаа. Тэгээд манай найзууд тактуритан идмээр байна гэсэн учраас хэдүүлээ дэлгүүр гарч тактуританы юм аван заяа. Гэхдээ л миний мөм амир автсан. Би үнэхээр гордсон. Битгий ингэж хүний нууж хаасан ч юм уу энтэй давж айдсан байгаа юм өөртөө зориулсан байна гэж бодоод ухаж түгээрээ бүр хаана байсан гэж бодож байна. Одоо манайх ингэ тосны шкаф байгаа шүү дээ. Энэ болохоор манай өвгний хувцсны шкаф баггүй. Онгойлголоо. Ингээ манай нэг хувцнууд байгаа. Тэгснэ энэ бүр энэ өмднүүдийн дээр тэр мухарт байсан заяа. Тэгэхээр угаасаа хүн гордно өстэй. Тийм биз би тийм үлэндөө ганцаараа гордчихгүй тийм ээ? Тийм. За ямар ч нэг жоолжуул юм аваад орж ирлээ. Тэгээд тэгсэн чи хогоо гараад хайхаа мартсан байна. Тогоон дотроо усгээд маха хийх тавьчаад хогоо хасчаад ирээ. Зөөр сонсохаа энэ одоо манай Монгол сүүлийн үед яг юу болоод байна? Одоо эндээс ингээ би харангууд амар тийм гайхширал төрүүлж байгаа зүйл маань юм байхгүй. Одоо нэг гадаа цагчин залуутай нэг манай Монгол охин яасан ийсэн болоод гэр орноос нь яваагүй моогүй тэг хөөгдөд байгаад байлээ мэлээ бичлэг хараад байсан шүү дээ. Тэрэн дээр нь шүү дээ би бүр нэг амар шоконд ороод байгаа зүйл маань юу вэ гэхээр манай монголчууд нэгэндээ бүр амар хайргүй юм байна заяа. Бүр амар хайргүй. Одоо ингэж ууган заяа тэр хүн чинь манай монгол охин нөгөөт нь гадаад хүн байгаа шүү дээ. Тэгээ гадаад хүнийг гадаад гэдгээр нь ингээ ялгарлан гадуурхалт ерөөсөө биш заяа. Тэнгүүд ингээд тэр эмхтэй хүнийг юу болсон хизээж юу юм ч мэдээгүй жийж бүр ингээд будааг бахтай юм будсан бахтай юм угаасаа юм чи хөөгтөн тодорхой хахаа гэж бүр ингээд яс махныхаа бахыг ингэж хангах чаа юм чи тэр эмхтэй хүнийг бүр ингээд амар дарилт хийж аахгүй юу. Би нэг жоохон уйдгаар фэйсбુક ухтгийн. Тэгээд тэгсэн чинь одоо ингээд харангууд би чинь Солонгост бараг 10 жил амьдралаа шүү дээ. Тэгээд солонгосчуудын яаж юм хөгжөөд яаж юм мундаг байгаад байгаа юм бэ гэх тэгэнгүүт бүр нэгнээ бүр ингээд өгтлээ өмөрдөг хүмүүс заяа. Цагдаа дээр ингээд солонгос хүн гадаад хүн ингээд хоёр одоо нэг гадаад хүн солонгос хүнтэй асуудалтай болоод цагдаагийн газар мазар очлоо шүү дээ. Цагдаа нар нь шууд солонгосчуудын талмалд ордог заяа. Гэт ямар ч юм болсон тэр орных одоо солонгос хүн бол солонгос хүнийхээ л талд орно. Бүр ингээд яг тийм байдаг байхгүй юу гэд нэг амар өмгөөлж хамгаалдаг. Бүр ингээд миний ард түмэн, миний улсын хүн, миний улсын ард түмэн гэдгээр ингээд амар фокуслаж тэрийг амар өмөрч хамгаалдаг байхгүй юу. Тэгвэл манай монголчууд гэсэн чинь яг гэж ингээд дагалж чанжигнж явсан юм бовсон ёстой хогч нь угаасаа ийм байгаа юм чинь хөөхтг нь яах юм. Угаасаа зураг шиг биш байгаа юм чи хөөхтг нь яах юм гэд бүр яг тийм зурган дээр тэгж фокуслж ингээд боддоо би бүр ямар тийм хумсрын дороотолтой тэнхэр малнууд вэ гэж би бүр ингээд бодогдоод байгаа заяа. Ядаж өмгөөлж хамгаалахгүй маа гэхэд тийм ээ. Тэр охин үнэхээр яг тэгэж бие ингэж удирдах чадваргүй бодолтой зодуулсан ч юм уу тийм үү. Юу болсныг хэдүүлээ юу ч мэдэхгүй. Тэнгүүд ингээд тэр охиныг бүр арай л бас болгож байна. Тэнгүүд одоо бүр ингээд ямар ч тэр охин бүр одоо бүр ингээд мэдээж ингээд сэтгэл санааны амар том хохиролтой, бие махбодын хохиролтой байсан болол цагдаагаар явж явах гэж би бодоод байна л та. Тэгээ цагдаа сэргийлэхээр яваад ингээд телевиз мэлээс ярьслаг өгснөөрөө тэр охин одоо бүр ингээд нийгмээрээ ингээд одоо манай Монголын арт түмэнд өгтлээ бас бүлэдүүлээд байгаа байхгүй. Очоод зодчихгүй л л да зүгээр ингээд сэтгэл санаагаар хүнийг ингэж амар унгаж хорон үгээр хилж хүний ингээд сул талаар оролдож ингээд
ингэн гэдэг чинь өөрөө амар том бүл яахгүй. Тийм. Маш сонирхолтой. Тэгээ дээрэс нь манай нэг 2 ютубер охин уул нь хоёлаа амар мундаг хөвтүүд шүү дээ. Би бүр ингээд яг хуу тийм үздэг, дэмждэг амар талааг ингээд бүр ингээд фэн нь бол ерөөсөө биш заяа. Тэгээд тэгэнгүүт би сая ингээд сүүлийн тэр нэг хэрүүл уруул болоод байгаа энэ тэрэг тэгэнгүүт би хэрэгт дурлаад нэг хальт нэг ямар бичлэг хамгийн сүүлийн мэдээлэл гэсэн 2 бичлэгийн талыг үзсэн заяа. Яах гээд байгаа та хоёр ийм хөргөө охтууд юугаа булаацалтаж ингэж хэрүүл уруул хийгээд идэв. Ямар чихээ булаацалтаж байгаа 5 настай хөлтөд байгаа. Тэгээ ингэж хэрүүл өрчин. Тэгээ тэрэн дээр нь бас ингэж харагдаж байгаа үзэгч нар нь бүр ингэж нэг ингэж Руби юм ярих юм бол өстой Рубигийн зөв music hall юм ярих бол өстой music hall-ийн зөв гээл бүр ингэ. Болил доо та нар гой кул байл та. Гой ингэ зүгээр гэгээлэг байл та. Яагаад ингэ хүмүүсийн ингэ амар ингэ байгаа. Гэтэ амьдрал дээр бол яг тэрний зөв, энэний зөв, энэний 100% буруу, тэрний 100% буруу, тэрний 100% зөв гэдэг зүйл хүний амьдрал ерөөсөө байхгүй заяа. Ерөөсөө байхгүй. Тийм болохоор ингээд үзэгчдийн дүгнэлт мөгнэлт гэдэг яг нөгөө нэг ийм инфлюенсер хүмүүс ийм контент ингээд бүтээгч хүмүүс учраас ингээд намаа муугар ботчихоо гэдэг утгаараа л ингээд хин залруулга хийж байгаа л ахал та. Энэ доор нь ингээд бүр эмхтөөнийг бас би ингээд бас амар хэрэг дуртай байгаа байхгүй. Гэтэ би тэр бичлэгүүдэл бүгдийн бүрэнгүүтэл үздэг надад тэгэж суух үнэхээр зав байгаагүй зэ. Тэгээд хальт үзчихэд би хальт комментиг ингэж гүйлгэж үзчихэд хүүшээ. Тэгсэн чинь тэр үзэгч нар гээд байгаа тухайн цаг үед хин нэгнийх нь фэн байсан хүмүүс нь бүр Oh my god. Яах гээд байгаа юм бэ? Хөө, яах гээд байгаа юм бэ та нар одоо Оо юмсаа бэс юм атх авцсан биш үү. Хэдүүлээ бүр зүгээр амар гоё байл та. Түүхээний талцуулах үйц байдалд хүрэхгүй. Тэр одоо эхлэн яг юунаас эхлэлтэй вэ гэж тэгэнгүүт за ямар нэгэн байдлаар ингээ ярьсан байгаа нөхцөлийг одоо скрин рекорд хийгээд явуулаад чамаа ингэж чамаа тэгээд ш чамаа ингэсэн биш тэгээд тэрнээс л үүдэлтэй гэж би хараад байгаа юм. Манайхан жоох ингээд бусдын хэрэгээс айгүй гой тутад сурмаар байна. Айл болох ингээд нэгнийгээ амар гой хайрладаг баймаар байна. Нэгэндээ хайртай баймаар байна. Одоо сүүлд би бас тэглээ. Охтууд ингээд нэг 4 5-уулаа ч юм уу те 3 4-лээ явж байгаа охтууд бол ганц нэгээрээ явж байгаа охтуудыг зүгээр өнгөрөөхгүй байна заяа. Би энийг яг өөрийнхөө биеэр мэдэрч байгаа хгүй. Харц марцсан цаанаас нэг ийм заяа. Тэгээд тэд нар ингээд яг үнэхээр ингэж өөртөө дарвалцшаа чиг броуны ингээд оролдож байгаа дэлб зодвол яах вэ? Энэ миний та нар бас бодох хэрэгтэй заяа. Ерөөсөө ингээд гадуур явж байгаа ганц нэг охтууд мохтуудыг зүгээр явуул. Бүр ингээд хил ам мам амар тэгээд ингээд зүгээр л хайх хүн ингээд хайл тэгээд харж тулгарч болно да. Тэ ингээд түн дуртаас нь. Ингэж мингээр одоо юу л твэ хөөе. Бүр ингээд мэдхгүй би л ингээд тим юмтай тулгарч үзээгүй тулгарч амьдарч байгаагүй ингээд би гайхаад байгаа юм чи. Яг яагаад байгаа юм бол одоо би энд хүнд яг юу буруу хийсэн юм бол тэ гэт ам хамар харц тэ балер заван үг хэл мэлээ ингээ манайхан гой татаж явмаар байгаа байхгүй. Тэгээд миний ганц хүсэж байгаа туйлын ганц хүсэл маань зүгээр бүгдээр аим гоё хүмүүс бай идэхүү. Нэг энийг битгий зовоо, нэг энийг би мах бодоор нь очиод ингээд өхлөн зодоод байхгүй маа гэхэд сэтгэлээр нь битгий зовоо л доо. Тийм биз? Тийм. Тэр хоёр ютубер охин ч гэсэндээ та нарыг тодорхой хугацаанд хөгжөөцдөө гэж бичлэгээр хангасан уу? Хийцгүй амьдралт чинь нэг жоохон журтгаа ингээ үзэх юм оруулж өгсөн үү? Маш гоё контент идэг охтууд заяа. Хоёлаа гэсэндээ амар мундаг. Хоёлаа л гоё англи хэлмэлтэй, хоёлаа л мэдлэг боловсралтай охтууд заяа. Тэгээ хүнийг бас тэгээд та мэдгүй юм да. Бүр ингээд яагаад ийм уухай ингээд нэгнийгаа ингээд химлээд байдгийг богинохын штэ энэ амьдрал чинь. Нэг л мэдхэд өнгөрөөлөг. Нэг л мэдхэд. Тэгээ одоо хэдүүлээ зүгээр гоё юу ямар байна өө. Хэдүүлээ болно штэ.
өөртөө уртхыг ярзаат хийгээл тэг хүнд гай болохгүй хүнийг өөрсөндөө гай болгохгүй ажлаа сайхан хийгээл амралтынхаа өдөр нэх гоё те уул хаданд гараал тасгал хөдөлгөөн хийгээл юу тийм бусдын амьдралд хошуу дүрээд нэг комментээр даа чи тэгдэж таа гэж суудаг муудад цаг заваа өөрийнхөө гоо чил таймд өнгөрүүлдэг guys. Тийм л юм одоо хүсмээр байна. Уул нь манай Монгол охтууд ч юм бас л гоё штэ. Одоо тэр юмны хувьд бол юу илээ? Тэр гадаа залуутай яац ийцэн гэдэг байгаа тэр хэрэг мэрэг дээр л охтууд бол нийлж байгаа л эмгтээгийн л тал ормоор байна заяа. Яг үндэ бол. Хоёрдугаар ч гэсэндээ Ruby Music Hall 2 моёрыг бол ингээд хооронд нь алалцуулах гад ингээд доор амар коммент бичээд хин нэгнийх нь зүрх сэтгэл рүү гэд бас баймаргүй байна. Тийм одоо тэгээд уул нь манай Монгол охтууд гоё өвг нь бол яг яагаад ингэж байгааг ойлгож чадахгүй байна. За тэгээ ямар ч гэсэн та нар хүсэх юм бол та нар үнэхээр болсон явдал хүсээд надад амар болсон явдал яриад гэх юм бол би ярьж өгье. За та бүхэндээ маш их хайртай шүү. Би биедээ хайртай байцаагаарай. Тэгээд энэ хүрээд дуусгая ариун санаа байлаа.